Аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг бүтээх бясалгалд тавтай морил. Нам гүм чимээгүй газар нуруугаа ихцлэн суугаарай. Миний хэлж буй үг бүрийг анхааралтай сонсож, бодол ухамсараараа уусан шингээрээ. Гүнзгий амьсгаа авлаа. Амьсгалаа аажмаар гаргаж, бие махбод бүрэн тайвширч байгааг мэдрээ. Таны оюун санаа тайвшран нам гүн байдалд шилжиж байна. Одоо сонсож байгаа дуу авиатай уусан нэгдэж байгааг мэдрээ. Биетэн сулран тайвширсаар үд мэд хөнгөн болж байгааг мэдрээ. Таны сонсч буй дуу авиа бодол ухамсартай шингэн эдэс бүхэнд хүрч байна. Хурц тод гэрэл таны толгоон оройноос гэрэлтэн цацарч байна. Сансар огторгүйн гайхамшигт энерги тань руу урсан ирж энэхүү ухамсарын гэрэлтэй холбогдож байна гэж төсөөлөөрэй. Таны толгоон оройноос хүзүү, мөр, цээж, хөвлий, хөл рүү урсан юр бусын хүчрхэг энерги таны эдэс бүхэнд шингэж байна. Энэ бол сансар огторгуугаас ирсэн асар хүчтэй бүтээлч энерги. Цэвэр ариун энерчим таны бие махбодыг бүхэлд нь хариуцсан цэнэглэж байна. Таны бие махбод бүхэлдээ жирэлцэн асар хүчрхэг энерги болон хувирч байгааг та мэдэрч байна. Энэ гэрэл таны эдис болгонд шингэн улам тод гэрэлтэж байна. Таны оюун санаа, ухамсар, улам тунгалаг цэвэр болж байгааг та мэдэрч байна. Та өөрийгөө бүрэн ухамсартайгаар оршиж байгааг мэдэрч байна. Ухамсарын дээд хүч таны бүтээлч оюуныг сэрэж, та хүссэн бүхний амьдралдаа дуудаж байна. Таны эдэс болгонд эд баялаг, элбэг хангалуун байдлын хүч нэвтрэн орж байна. Таны эдэс элбэг хангалуун байдлын эрчмээр дүүрч байна. Та өөрийгөө цэвэр, ариун, өгөөмөр, элбэг хангалуун, дүүрэн басан байгааг мэдэрч байна. Сансар огторгүй хорвоо ертөнцтэй та уусан нэгдэж байна. Хорвоо ертөнцийн төгс ухамсар таны бодол оюун эдэс бүхэнтэй шингэж, та ариусан гэрэлтэж байна. Та юр бусын амар амгалан байна. Элбэг хангалуун байдал таны ухамсар болон хувирч байна. Та маш их хайрыг мэдэрч байна. Эд баялаг, элбэг хангалуун байдал, хайр нэгүсэл таны мөн чанар болсон байна. Та улам эрч хүчтэй, эрүүл, чирэг болсон байна. Хорвоо ертөнцтэй уусан нэгдэж, эрч хүчийг мэдэрч байна.
Та бол үн цэнтэй. Хорвоо ертөнцийн салшгүй нэгэн цэвэр ухамсар. Та бол юр бусын их хүчтэй. Хорвоо ертөнцийн бүтээгч хүч тань дотор оршиж байна. Та юр бусын амар амгалан цэвэр ухамсартайгаар оршиж байна. Хорвоо ертөнцийн хүчрхэг энерги таны титэм хүрттэй холбогдсон байна. Бодол сэтгэлтэй, баян чинээлэг, элбэг хангалуун амьдралыг төсөөлөөрэй. Таны хүсэл мөрөөдөл бүхэн ертөнцийн ухамсарт хүрч материаллык ертөнц рүү ирж байна. Хорвоо ертөнцид гүн талархлаа илэрхийлье. Маш хүчрхэг ер бусын их хайрыг мэдэрч байна. Маш их хайр тань руу урсан орж ирж байна. Таны эдис болгон хайрыг мэдэрч байна. Та амар амгалан цэвэр ухамсартайгаар оршиж байна. Таны мөн чанар болох бүтээлч ухамсар таны хүссэн амьдралыг бүтээж байна. Та өөрийн хүссэн бизнесийг амьдралдаа бүтээж байна. Ашиг орлого, хөгжил цэцэглэлт таны бизнест ирж байна. Маш их баялаг, элбэг хангалуун байдал таныг тойрон хүрээлж байна. Элбэг хангалуун байдлын эрчим энерги таны эдис болгонд шингэж байна. Та сайхан бүхнийг хүлээн авах эрхтэй. Та асар их аз жаргалтайгаар дуртай зүйлсээ хийн эд баялагийг хуримтлуулж байна. Эд баялаг, сайн сайхан бүхнийг бодит байдал болгох хүч танд бий. Амар амгалан сэтгэлийн төлөв байдал таны сансан бүхнийг дуудан авчирч байна. Та улам хурдан хөгжин цэцэглэж байна. Та сансан бүхнээ хэрэгжүүлж байна. Та урд өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэлтэй болсон байна. Эд баялаг, мөнгө хаа сайгүй байна. Энэ эд баялаг хүн бүрт нээлттэй. Танд ч бас нээлттэй. Та цэвэр ухамсар, бодлынхоо эрчмээр хязгааргүй баялагийг өөртөө татаж байна. Таны бодож төсөөлсөн бүхэн таны амьдралд бодит биелэлээ олж байна. Энэ бол хорвоо ертөнцийн анх дахь хууль болох энергийн шилжилт. Таны бодлын энерги эд баялаг болон таны амьдралд урсан орж ирж байна. Та хүссэн газраа амьдарч байна. Та хийхийг хүссэн зүйлсээ хийж хангалттай их орлого олж байна. Бүх зүйл сайхан байна. Бүх зүйл цэцэглэн хөгжиж байна. Та асар их аз жаргалыг мэдэрч байна. Та бол цэвэр ухамсар. Та бол сүнслэг оршихуй. Таны сүнслэг оршихуйд хязгаар гэж үгүй. Та хүссэн бүхнээ өөрийн болгож чадна. Та сайн сайхныг бүтээж хүн бүрт аз жаргалыг түгээж байна. Та бол ертөнц. Таны хүссэн бүхэн бодит биелэл болох болно. Хязгааргүй их орлого, мөнгө, эд баялаг танд урсан орж ирэх болно. Энэ бол зүуд биш. Энэ бол
бодит байдал. Аажмаар бяцлаглалын төлөвөөс гарцгаан гүнзгий амьсгаа авч биеэ мэтэр гарын алга хуруунуудаа мэдрээ. Цаг гарган бяцлал хийсэн өөртөө талархъя. Энэхүү бяцлаглалыг өдөр бүр хамгийн багтаа 30 хоног тасралтгүй хийгээрэй. Орлого мөнгө өдрөөс өдөрт нэмэгдэн орж ирэх болно. Мөрөөдлөө бодит амьдрал болгож хүссэн эд баялгаа бүтээхэд тань туслах 70 дахь ухамсарын мөнгөний кодыг шинжлэх 21 хоногийн хөтөлбөртөө таныг урьж байна. Тайлбар хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа.